Баянхонгор аймгийн 4-р цэцэрлэгийн менежментийг хэрэгжүүлсэн сайн туршлага. Боловсролын ерхий газрын 2023 оны 3-р сарын 22-ны өдрийн А89-р цэцэрлэгийн менежментийг сайжруулах тухай тушаалын дагуу менежментийн загварыг туршин хэрэгжүүлэх явцад цэцэрлэгийн зорилгод чиглэсэн алсын хараа, эрхэм зорилгыг тодорхой байгуулахын соёл, үнэт зөвлөлтөд тулгуурлан хамтын оролцоотойгоор байгууллагын стратеги төлөвлөгөө, гүйцэтгэлийн төлөвлөгөөг сайжруулан боловсруулж, цэцэрлэгийн менежментийг хэрэгжүүлж ажилласан. Энэ ажлын хүрээнд цэцэрлэгийн сургалтын хөтөлбөр, багшийн арга зүйг сайжруулан, эко модон тоглоом, хэрэглэгдэхүүнийг бэлтгэн хийж ашиглан, хүртээмжийг нэмэгдүүлэн ажиллаж байгаа туршлагаасаа танилцуулъя. Сайн байцгаана уу? Намайг Ойдуу Самбагийн Цэвлэмаа гэдэг. Би улсад 32 жил ажилласнаас боловсролын салбартаа буюу Баянгор сумын 4-р цэцэрлэгт 24 дахь жилээ ажиллаж байна. Миний ээж энэ цэцэрлэгт анх үүсэн байгуулагдсанаас нь эхлэн ажиллаж байсан Ахмад сайхан буурал байдаг. Би 2003 оноос анх эхлэн энэ цэцэрлэгтээ тогоочоор ажиллаж байгаад 2006 онд Монгол Улсын боловсролын сургуулийн өмнөх боловсролыг ичнээгээр багш арга зүйч мэргэжлэр төгсөөд одоо хүртэл энэ цэцэрлэгтээ ажиллаж байна. Ажиллаж байх хугацаанд нийт 8 бүлгийг төгсгсөн байна. Би сургалтын орчныг Монгол ахуй уламжлалт зан заншлаар сэтвлэн догчулж, сургалтын хэрэглэгдэхүүнийг мод ашиглан хүүхэд нэг бүрт хүртээмжтэйгээр бэлтгэн хийж, хүүхэд хөгжүүлэх сургалт үйл ажиллагаанд ашигладаг. Ингэснээр хүүхдийг багаас нь Монгол ахуй зан заншилтай танилцуулж, байгаль орчноо хайрлан хамгаалах сэтгэлгээг төлөвшүүлэхийг зорж ажиллаж байна. 2013 оноос ардын уламжлалт тоглоомыг хэлбэршүүлсэн аргачлал боловсруулан 2-5 настай хүүхдийг хөгжүүлэх, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх байдлаар сургалт үйл ажиллагаанд ашиглаж байсан. 2023 оноос модон хэрэглэгдэхүүнийг сургалтанд ашиглаж одоогоор 160 гаруй багц хэрэглэгдэхүүний самтай болсон байна. Модон ном нь эдэлгээ удаантай учир хүүхдүүд хэрэглэхэд хялбар, багаар хамтарч ажиллах чадварт сургадаг. Näsur ямар том манчан бэ ямар том манчан бэ Näsur ямар том Menjumbe Näsur ямар том Menjumbe Ada хулгай хутна Näsur ямар том Menjumbe Үгэн тоглоомоор тоглосноор хүүхдийн үгийн баялаг нэмэгдэх, үгийг зөв тод дуудаж сурна. Надад хоёулаа тоглох уу? Тэгээд. Энэ үү? Алтны уурхай. Энэ үү? Мөнгөний уурхай. Энэ үү? Шүрний уурхай. Ишүүл яахгүй. Мөр өшөглөн. Ишүүл яахгүй. Өхөр мөргөн. Ишүүл яахгүй. Бухатн. Энэ үү? Аавэжи суудалсан. Энэ үү? Басар масар хоёр нохой. Энэ үү? Холбоотой хоёр пиару бару. Энэ үү? Шавар тунсан. Шартах. Шаргадаг. Шавар тунсан. Шартах гарахгүй юу? Гаргая. Шүлгийг зуран аргачлалаар цээжлэх. Шүлэг цээжлэхэд сонирхолтой бөгөөд хурдан цээжилдэг. Нэг гурт сайхан зоотой, хүжим сайхан дашаатай, хүлдөө жороотой, хүзүүндээ муцагтай, чануу хоёр жигтэй, цолом хоёр нүдтэй, толоогоороо тоглодог, тоосоосоо авсдаг.
Сэтгэхүй хөгжүүлэх тоглоом. Сэтгэхүй хөгжүүлэх тоглоом тогсноор хүүхдийн анхаарал төвлөрөлт ойдогтоолд ажиглах сэтгэн бодох чадвар нь хөгжинэ. Модоор сургалтын орчин хэрэглэх түүнийг хийж хэрэгжүүлснээр манай цэцэрлэг болон багш нарт ахиц үр дүнгууд гарсаар байна. Үүнд 21 төрлийн хэрэглэх түүн 59 аргачлалтай болж багшийн арга зүй сан нэмэгдсэн. Модны хаягдал цуглуулах, хөрөөдөх, будах гэх мэт ажилд эцэгчүүд оролцдог болж оролцоо нэмэгдсэн. Арга зүй хэрэглэх түүнээ боловсруулахад багш нар багаараа хамтран ажилладаг. 160 багц хэрэглэх түүнийг 45 хүүхэд зэрэг хэрэглэх боломжтой болж сургалтын хэрэглэх түүний хүртээмж нэмэгдсэн. Үлгэрийн утга санааг илэрхийлэх, ярих, математик сэтгэлгээг хөгжүүлснээр хүүхдийн хөгжилд ахиц гарсан. 3 төвшингээр аргачлал боловсруулж, ялгаатай хэрэгцээг хангасан зэрэг сайн туршлагыг Баян Хонгор аймгийн 4-р цэцэрлэгийн хамт олон хэрэгжүүллээ.